COVID-19 шиг дэлхийн нийтийг бүрхэн авсан өвчин хизээ гарч ирэх болов. 2019 оны 12 дугаар сард бүгд 8 дахь хятад улсын Ухаан хотод үл мэдэгдэх уушгины хатгалгаагаар хүмүүс өвдөж эхлэв. Ингээд уг өвчнөр өвчсөн хүмүүс дээр шинжилгээ хийхэд SARS өвчний халдвар үүсгэж төрлийн шинэ коронавирус болгон тогтоогдож хожим нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас SARS-CoV-2 буюу COVID-19 хэмээх нэршлиг өгсөн байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайлбарлаж байгаагаар COVID-19 сарсан багуухаагаас аль нэг завсрын амтанд талдаж тэгээд хүн талдсан гоц халдварт өвчин бөгөөд зарим хүмүүс COVID-19-ыг лабораторийн гаралтай байж болно хэмээн үзэж байгаач энэ нь баталгаатай мэдээлэл биш бөгөөд эрдэмтэд одоо хүртэл COVID-19 өвчний их үүсвэрийг тогтоож чадаагүй байна. Тэгвэл 2019 оны сүүлээр гарсан энэхүү өвчин 1-р сараас дэлхийн нийтээр асар их хурдтай тархаж цар тахлын хэмжээнд очсон бөгөөд 2025 оны байдлаар нийт 704 сая гаруй тохиолдол бүртгэгдэж 7 сая гаруй хүн уг өвчнөр амь алдчих. Хүн төрөлхтөн түүгийнхээ явцад хар тахал, Испани ханаа, доох, COVID-19 зэрэг олон тахал үүсгдэг өвчнөд нүүр тулж байсан бөгөөд эдгээр тахлын улмаас хэдэн тэрбум хүмүүний амьнаас эртсэн байдаг. Хэдийгээр орчин үеийн шинжилгээ ухаан техник технологи хөгжсөн ч гэсэн байгалийн хүчин зүйлс биднээс илүү хүчрэх байсаар дараагийн аимшиг цар тахал үүсгэж өвчнүүд хүн төрөлхтөнд аюул заналхил учруулсаар байна. Тэгвэл өнөөдрийн бичлэгээрээ бид COVID-19 шиг дараагийн цар тахал хизээ дахин гарч ирж болох тухай ярьж өгөх болно. COVID-19 шиг дэлхийн нийтийг бүрхэн авсан өвчин хизээ гарч ирэх болов. Хаанаас болон юунаас олж уг өвчин үүсэх вэ? Үүний эсрэг хүн төрөлхтөн бэлтгэдэг байж чадах уу? Хэрэв энэ асуултын хариултыг мэдээр байгаа бол манай бичлэгийг дуустал нь үзээрэй. Дээрээс нь лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Одоо бичлэгэнд оръё. Видеого маркетинг бол баг маркетинг биш ээ. Та камер асаах болгонд за болидоо энэ миний хийх зүйл биш вэ гэж боддгоо. Бизнес чинь бичлэхгүй бол өсөхгүй шүү дээ. Хинч таны хоолойг шүүхгүй, хинч таны эсрэг биш. Харин та өөрийнхөө талдаж задлан цэгийн сая дээр ороод камерын өмнө өөрийгөө харуулах зориг хичээлийг авч үзээрэй. Эсвэл та видеоны доор байгаа скул бүлгийн линкээр ороод задлан комментод нэгдэж хичээлээ үзэнгээ мөн дээр нь YouTube задлын сургалтыг гэсэн бүтнээр нэг авах боломжтой байгаа. Одоо ихгүй л юу хизээ эхлэх юм бэ? Бусдын өмнө ярих хайцаа 7 хоногийн дотор дараа тав. Сүүлийн 10 жилд хүн амын эрчимтэй өсөлт, хотчлт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр шин төрлийн халдвар өвчин гарах давтамж эрс нэмэгдэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоололоор жил бүр ойролцоогоор 3-5 шинэ вирусын өвчил амтнаас хүн талдаж байна хэмээн үздэг бөгөөд энэ нь COVID-19 шиг цар тахал дараагийн хэдэн 10 жилд бас магадгүй ирэх 5-10 жил дахин тохиолдож болохыг харуулж байгаа юм. COVID-19 бол хүн төрөлхтөнд 1918 оны Испани ханиаднаас хойш тохиосон хамгийн ноцтой хөнөөлтөй цар тахалж судлаачид COVID-19-ыг сүүлийнх нь биш харин эхлэн гэж анхааруулсаар байна. Ихэнх шин төрлийн халдвар өвчнүүд нь зэрлэг амьтаас хүнд дамждаг бөгөөд үүнийг зоонозын өвчин гэж нэрлэдэг ба Африкийн халуун бүс нутгууд болон зүүн өмнөд Азийн ширэнгэн мөн хүн амьтан зэрэгцэн амьдардаг бүсүүд нь эдгээр шин төрлийн зоонозын өвчин үүсэх хамгийн өндөр эрсдэлтэй бүс гэж эрдэмтэд үздэг. Үүний тод жишээ бол 2002 онд Хятадд гарсан SARS болон 2012 онд ойрхон орнуудын бүс орнуудад гарсан MERS болон COVID-19 зэрэг өвчнүүд юм. Жишээлбэл Амазоны ширэнгэн мод сүйдэх эсвэл Хятадын амьтны гаралтай бүтээгдэхүүн зардаг захууд эсвэл Африкийн нойтон захууд бол шинэ вирус гарч ирэх төгс орчин юм аа. Ихэнх тохиолдолд зэрлэг амьтдын амьдрах орчин сүйцээр амьтад шинэ газар руу шилжин ирж хүний амьдардаг орон зайтай давхцдаг ба үүний улмаас шинэ вирус хүнээс амьтан руу дамжихгүй үүсдэг байна. Өөрөөр хэлбэл хотчлт нэмэгдэн хүний суурьшлийн бүс тэлж экологийн тэнцвэр алдагдаж буй өнөө цагт дараачийн шин тахал хаа нэгтээ нуугдаж байгааш айжмаар бидний эргэн тойронд бүрэлдэн тогтож байгаа хэрэг юм. COVID-19 цар тахлын үед хүн төрөлхтөн дан ганц эрүүл мэндийн хувьд тохирол амсаагүй бөгөөд цар тахлаас үүдэлтэй нийгмийн өөрчлөлтөнд давхар дэлхийн эдийн засгийг зогсон байдалд оруулан эрэлт нийлүүлэлтийн сүлжээ таслахад хүрч хүүхдүүдийн боловсролын чанар бууран нийгмийг хамарсан сэтгэл зүйн асуудлууд үүссэн гэд олон дам хохирлууд салбар бүрт үзүүлсэн билээ. Тэгвэл хүн төрөлхтөн дахин COVID-19 шиг юм уу эсвэл илүү аюултай хурдан тархдаг өвчнөд нүүр тулахад манай нийгэм бүхэлдээ нуран унаж дэлхийн нийтийн сүрэл үүсэх боломжтой гэдгийг бас таны бодож байгаагаас илүү ойрхон тохиолдож магадгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм учраас дараагийн хэсэгт ирээдүйд учирч болох нэгэн аюулт цар тахлын талаар бяцхан төсөөлөл явуулж үзье. 2035 оны 5 дугаар сард зүүн өмнөд Азийн нэгэн улсад зэрлэг амьтны мах гидс дотор зэргийг зардаг нэгэн захын ажилчлалаас шинэ төрлийн өвчин тохиолдол бүртгэв. Уг өвчнийг эрдэмтэд SARS 35 хэмээн нэрлсэн ба уг өвчин сарсан багуухай болон өөр зэрлэг амьтны дундаас үүссэн гоц халдварт өвчин билээ. Уг өвчин үүсэх болсон үндсэн шалтгаан ойролцоох зэрлэг амьтдын амьдардаг байсан моддыг сүйтгэсэнтэй холбоотой бөгөөд үүний дараа хүнтэй илүү ойртон ирсэн амьтдаас SARS вирус хүнд талджээ. SARS вирусны эхний тохиолдол бүртгэгдсэний дараагаар SARS вирусээр өвчлсөн хүмүүс уушигны хадгалгаатай болж өндөр халууран бөөрийн дутагдалд орж эхэлсэн байна. SARS вирус нь COVID-19-с ч илүү хамгаалах чадвартай бөгөөд үхэл түргэх хувь нь нэлээд өндөр буюу нийт тусан хүмүүсийн 9.6% нь амнасаа алддаг гэсэн үг юм. Ингээд тархалтын эхний үеүүдэд вирусын халдвар авсан хүмүүс ямар нэгэн шинж тэмдэг үзүүлэхгүй нууц үе дээрээ бусдад SARS вирусыг тарааж эхний тохиолдлуудыг ойролцоох орон нутгийн эмнэлгүүдэд ердөө уушигны хадгалгаа хэмээн авч үзэж байсан ч хэдэн 7 хоногийн дотор нөхцөл байдал асар хурдтай муудаж эхэлсэн байна. Ингээд удалгүй SARS вирус орон нутгаас хот руу хурдтай тархаж ердөө хэдхэн өдрийн дотор аялал жуулчлалын шугамаар өөр улс орнууд руу тархжээ. 2035 оны 8 дугаар сар
Таарс 35 вирус аль биесээр дэлхийн нийтэд хурдтай тархаж эхлэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага уг вирусыг COVID-19-с хойш дараагийн цар тахал хэмээн зарлаж вакцин хийх ажлыг яаралтай эхлүүлсэн боловч вакциныг үйлдвэрлэн тараах хүртэл дор хаяж 6-аас 9 сарын хугацаа шаардлагатай байлаа. Таарс вирусын ихэнх үед вирусээр өвчсөн хүмүүсийн амиа алдалт өндөр байсан тул улс орнууд хатуу хөлөөрөө тогтоож хилээ хааж эхэлсэн бөгөөд Дэлхийн эдийн засаг дахин зогсон байдалд орон эдийн засгийн хямралд орж эхлэв. Үүний зэрэгцээ худал мэдээл Таарс вирусыг тархалттай адил хэмжээнд хурдтай тархаж байсан бөгөөд хүмүүс янз бүрийн худал мэдээнд давтснаар өвчнөд тэмцэх ажил удаашрж нийгмийн эмх замбраагүй байдал үүсэн өвчний тархалч гэсэн хурдтайгаар нэмэгдсээр байв. Хэдийгээр засгийн газар ба Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас иргэдэд аль болох үн зөв мэдээлэл өгөн тайвшруулахыг оролдож байсан ч Таарс вирусын тархалтыг ашиглан олон түвний итгэлийг олж авах гэсэн хэсэг хүмүүс вирусны талаар буруу зөрүүтэй мэдээлэл өгөн хүмүүсийг эрдэмтэд болоод мэрэгчлэнүүдийн эсрэг өдөөн төрхөж байлаа. Эрүүл мэндийн систем нь цар тахлын улмаас доголдож орж эхэлсэн бөгөөд Таарс вирусээр өвдсөн хүмүүст ор хүрэлцэхгүй, эм тариа хүрэлцэхгүй, бүр эмч сувилагч нар хүрэлцэхгүй байснаар хүмүүсийн эндх тонд 7 хоног тутамд асар их хурдтайгаар нэмэгдэж эхлэв. Гэсэн ч хагас жилийн дотор нөхцөл байдал баг зэрэг дээрдэж эхлэмэгц эмч болон мэрэгчлэнүүд Таарсын эсрэг үр дүнтэй эмчилгээний аргыг нээн илрүүлж вакцин бүтээх явц тогтмол урагшилсаар байлаа. Ингээд Таарс вирус тархаж игснээс хагас жилийн дотор эрдэмтэд амжилттай вакциныг гарган авах боловч дархлаажуулалтын ажил эхлэн өвчний тархалтыг айжмаар хомих боловч энэхүү тахлаас үүдэх дараагийн хөврөлүүд асар том байх болно. COVID-19 цар тахлаас хүндрэлтний хамгийн сайн ойлгож авсан зүйл бол мэдээллийн дайн юм. COVID-19-ийн үед зарим тохиолдолд өвчнөөс илүү COVID-19-ийн талаарх буруу ташаа мэдээллүүд байсан бөгөөд мэрэгжлийн эмч эмнэлгийн хүмүүсийн үгийг сонсохын оронд хэн нэгний үнэн зөв баталгаагүй мэдээлэлд итгэх явдал маш ихээр гарan COVID-19 эмчилгээ вакцин зэргийг эсэргүүцэн янз бүрийн хууль дааны онолыг хүртэл зохион ярьж байсан шүү дээ. Ямар сандаа Монголд хоолоогоор шээсээ зайлуул COVID-19-ыг эдгэн гэх яриа хүртэл гарч явж байсан. Ингээд эцэснээ хэлэхэд өнөөдөр бид бүхэн тулгараад байгаа асуудал бол дараагийн цар тахал тохиолдох эсэх тухай биш, хизээ тохиолдох вэ гэдэг тухай юм. Хүндрэлтэн COVID-19-с их зүйлийг сурсан ч байгаль бидэнд дахин сорилт өгнө гэдгийг санах хэрэгтэй. Иймд дараагийн цар тахал ойрын 3-5 жилд эсвэл түүнээс бага хугацаанд тохиолдох боломжтойг бид бүхэн сайтар ойлгож, шинжлэх ухаанд итгэх байгальтайгаа тэнцвэртэй амьдрах, бэлтгэлтэй байх нь бидний цорын ганц хамгаалт болох бөгөөд бид түүхийнхээ турш энэс ч илүү аюултай зүйлстэй нүүр тулсан байдаг шүү дээ. Энэ хүрээд бичлэг маань өндөрлж байна. Хэрвээ та хүн таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Дараагийн сэдв тун утгаар нь хүлээж өгөөрэй.